Монголчуудыг LX5-аас болон LX600 авч унчаад хөдөө гадаа явахгүй маяглаад байна гэж үзээд Lexus-с бүр албан ёсны GX550-ыг хөдөө явах зорилттайгаар overtrail хийдэг шүү дээ, Монгол руу явуулсан байдаг. Нэг ёсондоо Lexus-ийн хамгийн анхны оффроудын зорилттой SUV гэсэн үг. Тас нарах юм бол хаанаас нь чарсан Lexus-ийн өнгө төрхийг илэрхийлэхэд гэрэл, урд, нүүр болон хамгийн гоё юм нь газраас гүп хүртэл хоорондын зайн хамаагүй өндөр болсон. Нэг талаараа ямар ч тулах LX600 бодох юм бол багтаа юм тулахааргүй болсон гэсэн үг. Хойтлын гэрлийн хувьд бол мэдээж Lexus-ийн бүх он залуу хувилбарууд ийм урт туузан LED гэрэлтэй болсон байгаа. 250-тай адилхан нэг юм гэх юм бол энэ товчон дээрээ дараад хойтлынхаа цонхыг бол нээж болно. Энд байгаа харагч байгаа камерын тусламжтайгаар голын тойл маань хойтлоо харуулдаг гэсэн үг байнгын. За багаж нэгэд үзье. Багаж бол мэдээж хангалттай том зайтай. Нөгөө Prado дээр 7 хүний суудалтай гардаг байсан учраас энд байдаг нөгөө аягны сүрүүд нь бол хэвэндээ байгаа. Хойдолтой энчиний бүр арзэтгтэй болцсон байлээ. Prado-г бодох 250-ыг бодох юм бол нөгөө Type-C-ийн оролтууд нь бол байхгүй. Бусад юм бүх юм хэвэндээ энчинээ нөгөө данхраад нөгөө галын хорн байгаа. Гэх мэтчлэн энд доор бол дугуй байхгүй. Дугуйгаа доороо үүж байгаа. Зайны хувьд бол 250-тай яг адилхан. Өөр нэг нэмэт хэлэх юм бол байхгүй. Үйлдвэрээсээ ийм ачааны мөртөө гарч байгаа. Мөн үйлдвэрээсээ AT дугуйтай. Бариул, тойл, дээвэр 3 ижлэгийн хар өнгөтэй. Тойл нь бол яг 250-тай адилхан дизайнтай. Мөн гişгүүртэй болсноор машин лугаас суухад илүү амарх болсон. Хэдүүл доторхыг үтсэ. За Lexus-ийн мэдээж гол үнц нь бол яг энэ салонд нь байдаг. Тэгэхээр салооны ашигласан материал хийц бол яаж ч марах юмгүй илүү сайжирсан. Нэмэлтээр Mark Lewis-ийн спикертэй болсон. Энэ товчлуурууд нь хүртэл Lexus-ийн хэв шинжийг загварыг илэрхийлэх үтс нь илт мэдэгдэж байгаа. Энд ашигласан арьсны материал, зузаан энэ бол үнэхээр маргаадах юм байхгүй чанартай. Мөн энэ лок нь нөгөө дээр үеийн носталжик хэв шинжийг илэрхийлэх үс дээшээ ингэж даалд ор дээшээ босч ирсэн тийм загвартай болсон байна. Одоо та нар энийг сонсороо зөө. Одоо хаалганд онгорхоо би хаалгын хаан. Чив чимээгөө битүүмж бол амар сайн. Бүр ингэ ядаргаа тайлгдж байгаа юм шиг, бүр ингэ орчноос тусгаарлагдж байгаа юм шиг. Дуу тусгаарлалтын үед бол үнэхээр марах юм байхгүй. Тэгээд тэрнээс гадна нэг таалагдж байгаа юм нь шүү дээ. Цонх нээж хаах үеийн чимээ. Цонх буух болон хаагдах үеийн чимээ мангар бага. Энэ бол миний амьдралдаа сонсч ирсэн ер нь бол бараг дуурдгүй дээш доошоо болж гэсэн үг. Ямар ч дугаалах. За ороо суудсан байхад бол мэдээж Lexus-ийн өнгө төрхийг илэрхийлэх үс өрүүл пайдал шилтэртэй. Ер нь бол бүх материал маш сайн чанартай материалаар чанартай арьсаар хийгдсэн. Салооны өнцөг булан бүрт арьсыг шигтэж өгснөөр илүү гоё юмс, илүү Lexus-ийн өнгө төрхийг бол илэрхийлж болж чадж байгаа. Маш том дэлгэцтэй болсон. За энэ хавьяас нь хальт танилцуулах юм бол мэдээж бүх төрлийн одоо drive mode буюу цас шавар ийсэн дээр явах гормуудыг энүүгээрээ сонгож болж байна. Traction control-ийн button, multi-terrain select буюу мөн crawl control-тай. Энэ дээр хойдлын дифференциалын товчлуур, хойд дифференциал, төвийн дифференциал сошиал товчлуур энүүхийн энэ хажуудаа мөн low 4, high 4 гэсэн нөгөө мацалтын тохируулгууд нь бүгд энүүхийн ийм ойрхон байралтай. Мөн wireless цэнэглэгчтэй. Мөн хоёр аягны сүртэй, аягны сүр нь бүр ингэж хааж нээгддэг юм юутай. Тэгээд энэ ч нэ 12 вольтын оролттой. 12 вольтын оролт нь инээдтэй ингэж юм сөхөнгүүт гарч ирдэг 70 маягтай байрлаж идэг. Мөн Type-C оролтуудтай маш том дэлгэцтэй. Гэхдээ нэг Prado 250-ыг бодох юм бол нэг жоохон тааруу зүйл нь юу вэ гэхлээр 250 дээр бүх зүйл нь нөгөө кондишны бүх парны удирдлагууд нь товчлууртай байсан шүү дээ. Гэтэл энэ дээр бүх зүйл нь touch screen-тэй болсон болохоор тэр жоохон ядаргаатай санагдаж байна. Бусдаар бол хэрийн салооны хийцлэл, нийцлэл, тэр битүүмж, мөн загвар дизайны хувьд ч гэсэн хиттийн тансаг ганган биш. Гэхдээ яг бүх зүйл нь таарсан мэт. Хотод жуунж болохоор хөдөө гадаач одоо хүн таашаалыг мэдрүүлэхээр тийм маш гоё салооны зохион байгуулалттай хийгдсэн гэсэн үг. Тэгээд энийг хэлхээ мартсан байна. Өрүүл халаах юм байна. Өрүүл халааханд бас юм touch screen-тэй, суудал халаан, суудал хөргөн бас бүгд touch screen-тэй. Мөн суудал маань массаж ихэмжлэн опшнгууд бол нэмэлтээр ирж байгаа. Тэгээд бас нэг юм нь ноно ягаар цэвэршүүлэгчтэй юм лээ. За хойно оржроо суудсан байхад бол зай бол хангалттай том асуудалгүй урагшаа тулсан юм байхгүй, дээшгээ тулсан юм байхгүй. 250 бодох юм бол ийшээ юм хөшөртэй болсон Lexus учраас урагшаага эндээ юм хийж болно. Хойшоо үлээсэн парны юм хоолоонуудтай мөн хоёр Type-C оролт, мөн хойдлын хоёр суудал нь бас хална. Нэг сонирхолтой юм гэх юм бол 250 дээр энэ хойшоо орж ирсэн парны энэ нэмэлтээр бас парны сетиг байдаг гэсэн бол GX дээр байхгүй. Энэ дээр энийг ингэж дэлгэчих юм бол бас мөн хоёр аягны сүртэй. Тэгээ энэ хажуудалтай байгаа юугаа татаад суудлаа илүү хойшоо алуулж болно, илүү жоохон ингэж босгож болно.
их мэтчлэн. За мэдээж мотор хороопны хувьд бол 250-аас гол ялгарч байгаа зүйл бол 3500 twin turbo бензин хөдөлгөөртэй LX600-тай яг адилхан гэсэн. Моторын хувьд ч тэр хороопны хувьд яг адилхан боловч LX600 бодох юм бол 60 мориор бага хүч гаргаж байгаа. Нэг өснөө тэр нь ямар учиртай вэ гэхээр Lexus инженер нь өөрөө хэлэхдээ LX600 бол манай flagship SUV гэж явдаг учраас GX550 тэрний доор байх ёстой учраас бид нэр арай жижигхэн турбо тавьж өгсөн юм а гэд уг мотор маань 349 морины хүч гаргаж байгаа. Харин LX600 дээр 409 морины хүч гаргаж байгаа. Харин мушиг хүч хоёулаа адилхан 650 Нм-ээр мушигж байгаа. Тэгэхээр GX550 маань бүхэлдэн 650 Нм мушиг хүч болон EKDS систем мөн хизээч уртлан тулахааргүй энэ богино GoPro ачаар түүнийг оффроуд дээр баг ямар ч дайсангүй болгож байгаа гэж хэлэхэд бол болно. Тэгэхээр хэдүүлээ Монголын зам дугаараа аваад нэлээд олон болоод ирэхээр нь яг унд явж байгаа сэтгэл хурд хүчний тал дээр тухайн үеийнхаа ревювэрээ, бүтэн ревювэрээ дахиж уулзъя.